sector you will work, it's about money because you get your salary and something like that. And I think, like how to walk, how to eat, how to talk your mother language, I think the same thing should be with financial literacy. I think the financial education. Германд санхүүгийн суурь мэдлэгийг хоёр замаар олж авдаг. Нэгдүгээрт залуус гэр бүлээсээ хэрхэн мөнгө хоримтлуулах, мөнгө гэж юу вэ? Данс гэж юу вэ? Банк гэж юу вэ гэдгийг суралцдаг. Ерөнхийдөө гэр бүлээсээ эхэлдэг гэсэн үг. Аав ээжээсээ зөвлөгөө авдаг л да. Жишээлбэл миний хувьд эмээ өвөөгөөсөө зөвлөгөө авдаг байлаа. Тэгэхээр гэр бүлээсээ мөнгөө яг хаана хадгалуулах уу гэхээс илүү мөнгөө хадгалах ямар ач холбогдолтой тухай суурь мэдлэгээ авдаг гэсэн үг. Дараа нь банкнд очиод зөвлөгөө авдаг. Гэхдээ гэр бүл залуу хүмүүст мөнгөө хадгалах маш чухал шүү гэдгийг ойлгуулахыг оролдож нэг зоосноос ахуулаад баг багаар мөнгө өгж сургадаг. Заримдаа сургуулиудад сурагчдад мөнгө хадгалах тухай заадаг. Хадгаламж гэж юу вэ? Хадгалах яагаад чухал вэ? Гэхдээ Германд энэ хичээлийг сайн дураараа сонгон судалдаг. Энэ хичээлээр эдийн засгийн тухайн анхан шатны мэдлэгийг суралцдаг. Гэхдээ сонгон судалдаг хичээл байдаг. Хэрвээ би Германд улс төрч болсон бол санхүүгийн суурь мэдлэгийг үндсэн хичээл болгох байсан. Зөвхөн Германд гэлтгүй дэлхий даяараа мөн Монголд ч гэсэн ганцхан гэр бүлээсээ санхүүгийн суурь мэдлэгийг авах биш. Хүүхэд том болонгууд сургуулиас нь заадаг байх ёстой. Германд хүүхдийг 3-4 дугаар ангид ороход санхүүгийн суурь мэдлэгийг заадаг. Банкуд тусгай үйлчилгээ санал болгодог. Ялангуяа улсын банкуд нийгмийн хариуцлагын дагуу энэ үйлчилгээг үзүүлж байдаг. Ерөнхийдөө банкуд залуу үеийг санхүүгийн наад захын мэдлэгтэй болоосоо гэж хүсэж байдаг. Монголын хувьд залуу улс учраас хичээлийн хөтөлбөртөө санхүүгийн суурь мэдлэгийг 3-4 дугаар ангиас нь эхлээд заагаасаа гэж би хүсдэг. Монгол хүүхэд бүхэн санхүүгийн боловсролтой болж эдийн засгийн тухай суралцаасаа. Яагаад гэвэл хүн хожим ямар ч ажил хийсэн байна. Уран бүтээлч болсон ч байна. Эсвэл уул уурхайн салбар руу орсон ч байна. Ямар ч салбарт орсон банкаар үйлчлүүлж таараа. Цалин авахаас эхлээд мөнгөтэй холбоотой олон үйлчилгээ банкаар дамждаг. Зарим хүмүүс би бүтээлч ажил хийдэг учраас, би уран зураач, жүжигчин учраас надад санхүүгийн мэдлэг хэрэггүй гэд байдаг. Гэтэл та тэр ажлыг мөнгө олохын тулд хийж байгаа шүү дээ. Таны санхүү эрхэлдэг ажлаас тань хамааралгүй байсан ч санхүүгийн мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс эртлэл эхлэх нь чухал. Санхүүгийн суурь мэдлэг бол хүн бүр алхаж сурч, сургуульд явж, их сургуульд суран, их хэлээрээ ярьж, ажил хийдэгтэй адилхан ойлголт юм. Like how to walk, how to eat, how to talk your mother language, I think the same thing should be with financial literacy.